За би залуучуудаа гэж хэлэхэд ер нь архийг юугээр бүтээдэг юм бэ гэхээр архийг ер нь нулимс, уй гашуу, алдан оноогоор хольж бүтээдэг юм шүү дээ. Тэгэхээр би бас тийм холцтой зүйлийг хоолоогоо битээ дагуулаасай гэж залуучуудаа уриалж байна. Ер нь бол архийг дагаж маш их тийм гомдол, маш их нулимс, маш их харуусал, маш их алдаа дагдаг гэдгийг л та нартай хэлье. Тэгээ 2025 онд залуучууд минь архинаас татгалзаж яваарай гэж ах хүний хувьд хэлье. Ер нь бол хүний амьдралд илүү хэрэггүй юм гэж байдаг. Тэрний нэг нь бол яах аргагүй арх юм шүү. Тэгээд аз жаргалтай хань ижлийнхаа төлөө, аз жаргалтай инээмсэглэл дүүрэг үр хүүхдийнхаа төлөө, аз жаргалтай ирээдүгийнхаа төлөө архийг хайж байгаарэ. Архийг битгий амсаж байгаарэ гэж залуучуудаа хэлье. Ер нь бол тэгээд хүмүн яаж яваавал уучаагүй байгаа. Хүмүн арх дар сууж яваад хил наманд орчих үедээ, хэрэг төвөгт орчих үедээ гэж хамгийн их нойргүй хондог хүн бол чимд хорвоод ганцхан ээж чинь л байгаа. Зам аав чинь бас дүнхийн сууж байгаа. Бас үр хүүхэд чинь харан суугаа. Халамжт ханчин бас моход суугаа учраас би залуучуудынхаа өргө толгойлсон ирчүүдийг архинаас хол яваарай л гэж хэлье та.